За би үг хэлчихдээ банкны орон дээр асуусан. Монгол банк Монголын мөнгөний бодлого, инфляц, эдийн засгийн эргэлтийг хариуцж яадаг хамгийн чухал байгууллага. Өнөөдөр Монголын хөгжлийн систем эвдэрсэн байна. Төрийн институт, эдийн засгийн бүтэц хоёр бие биенийхээ муу талыг дэмждэг, хавдрын эс шиг бие биенээ тэжээдэг систем болсон. Монголд орж байгаа орлого бол маш цөөхөн үе таалгаар ордог. Орлогын бүтцэн цөөхөн. Уул уурхайн бүтээгдэхүүн дотроо зис, алт, нүүрс төсвөө энэнгээр бүрдүүлдэг. Уул уурхайн баялгаа гадагшин түүхээдээ гаргасан орлогыг хуваарлагчин засгийн газар дэмжигч хамжигч нь Монгол банк болж хувирсан. Хэн мэдээлэлд ойр энэ орлого хуваарлалтанд ойрхон байгаа нь энэ түлхүүрийн төлөө өрсөлддөг болсон. Гацалтын тойрогт орсон. Монголын хуваараа эрхлэгч бизнес эрхлэгчид өсөж өндөж экспортлогч болох маш хүнд байна. Нэгдүгээр төрийн өмчийн компаниудтай өрсөлдөнө. Дараа нь арилжааны банкны энэ өндөр хүүтэй зээлийг аваад татвараа төлөөд тэгээд ашгаа гаргаж ажиллах боломж бол үнэхээр байхгүй байна. Тэгэхээр тэргүүн дэд ерөнхийлөгч Монгол банкнд ажиллаж байхдаа энэ урт мөнгө буюу урт хугацаатай бага хүүтэй зээлийн орчин дэд үтсийг хийж амжаагүй байна. Хөрөнгө оруулалтын зориултын банкын хуулийг гаргасан боловч хөрөнгө оруулалтын банк ажилдаггүй. Хууль нь хэрэгждэггүй. Хөрөнгө оруулалт байхгүй учраас бүх жижиг дунд бизнес эрхлэгч нар, хуваараа бизнес эрхлэгч нар энэ өндөр хүүтэй зээлийн дараа ашгаа хийж чадахгүй байгаа учраас үе таалгаа барихад хүрж байна. Ийм учраас энэ хөрөнгө оруулалтын банкны хуулийг амлиулж хэрэгжүүлэх тал дээр нэгдүгээр анхаарах ёстой гэдгийг хэлмээр байна. За хоёрдугаарт нь энэ банкны засаглалыг ил тод болгох системийн хэмжээний нөлөө бүхий 5 банк олон нийтэд хувьцаагаа гаргахдаа нэг 5-аас 10% гаргасан. Хэлбэрийн төдий гаргасан. Энэ олон нийтэд нээлттэй болгож засаглалыг тунгалаг болгох энэ ажлыг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой шүү гэсэн ийм хоёр саналыг хэлье. Баярлалаа.